Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, өргөдөн ирсэн нийт зочид төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Бид Монгол улс маань зах зээлийн харилцаанд шилжснээс хойш хугацаанд манай эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд олон чухал өөрчлөлтүүд гарчээ. Энэ тухай сая бид нэр тоо мэдээллүүдийг мөн дүрстэй үзлээ, мөн салбарын сайд маань сая энэ талаар хийж байгаа ажлууд, хийсэн ажлууд, хийх ажлуудаа та бүхэнд бас тодорхой танилцууллаа. За ирж буй 15 жилд мөн дэлхийн эдийн засаг бүс нутагт нөхцөл байдал нэхэн өөрчлөгдөхөөр харагдаж байна. Тэр дундаа техник технологийн хөгжил, дэвшил, хүрээлэн буй орчин, хүн ам зүйн өөрчлөлтөөс хамаарч ажлын хүчний бүтцэлд ихээхэн өөрчлөлтүүд гарах талаар эрдэмтэн мэргэд тодорхой статистик тоонуудыг дурдах болжээ. Жишээлх юм бол хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж 2030 он гэхэд 600 саяас дээш ажлын байр шинээр бий болохоос аргагүй байдал үүссэн тухай мэдээлэгдэж байна. Үүнтэй зэрэгцээ технологийн дэвшил бас хүний хөдөлмөрийг бүрэн орлого чиглэлд давшингүй амжилт олж байгаа нь ажлын хүчний оронд сөргөөр нөлөөлөх хандлагуудыг бас үүсгэсэн байна. За бидний Монгол улсын маань хувьд хүн амын цонх 2030 он хүртэл үргэлжлэх төлөв байна. Манай улсын хөдөлмөрийн нөөц зорилготой хүрч түүний дагаад бүтээмж бий болох боломж бас бүрднэ. Гэтэл ийм нөхцөл байдал бэлдэх, ажлын байрыг өсгөх, хөдөлмөрийн зах зээлийг, балансыг тэнцвэржүүлэх, дундад сайлан хөдөлмөрийн үнэлэмжийг зүй зохистой хэмжээнд байлгах тал дээр бас бидэнд өнөөдөр ирээдүйг харсан бодлого дутагдж байна. Ажлын байрыг олноор бий болох хэрэгтэй. Өнөөдөр яаж юм гэхээр Солонгос руу гарч ажиллаж байгаа залуучуудын маань 45-аас 50 мянга болсон. Одоо Америк, Япон гээд ажилчдыг гаргах тал дээр гэрээ хэлцээрүүд хийгдээд ирлээ. Энд ямар хүмүүс гарч явдаг вүлээ? Эрүүл сарууд, эдэр залуу, юм бүтээх насныхан маань гараад явлаа. Энэ тоо удахгүй 200 мянга давах нэ. Энэ урсгалыг бид нар яаж зогсоох вэ? Өнөөдөр урд төршийг хил дагсан аймагуудаас мал маллах малчид гараад эхэлсэн. Гэр бүлээрээ гарч урд төрштэй хил залгаа өөр Монголд очиж мал малдаг болсон байна. Ийм зүйлүүдийг өнөөдөр би бас 60 жилийн ойдоор ярих гэж бодож байгаа. Яг л бид нар сайн сайхнаа бас нэлээ ярьж байгаа. Сар зүйлүүдээ ярьж ич бид нар урагшилнаа. Энэ залуучууд бол эх орондоо дургүй, ажилд хийх дургүй ийм хүмүүс биш ээ. Үнэхээр ажил нь олдохгүй, хөдөлмөрийн үнэлэмж сансан хэмжээнд хүрэхгүй байгаа болохоор үнэлэмжээ дээшлүүлэх, гэр бүлдээ ахиухан орлого олох гэж хүний нутгийг зорж байгаа гэдэгтээ та бүхэн санал нэг байгаа хаа. За үүнээс улбаалсан сөрөг зүйлүүд маш их байдаг. Бид мөн ч олон жил ярьлаа. Хэдийгээр хүний газар, хүний нутагт зорж очиж ажиллаж байгаа боловч гэр бүл үүнийг дагсан гэр бүл салдаас болсон хүүхдүүдийн өнчрөл, гэр бүлээс салдын өнчрөлтөөс үүдсэн хүүхдүүдийн хүмүүжил, шилжилтийн насны хүүхдүүдийн гэмт хэрэгтэй холбогдох байдал гэдээ ярил маш их юм гинжин сөрөг зүйлүүд зөндөө байгаа. Тэгээ энийг яагаад энэ дээр дээрээс яриад байна гэхээр өнөөдөр энэ 60 жилийн хийж гэж байгаа энэ зөвлөгөөн дээр суугаа шийдвэр гаргагчид маань үүнийг анхаараад энэ тал дээр дөрвтэй, хурдтай арга хэмжээ авахулах гэж л ингэж олон дахин давтаж яриад байгаа. Монголын засгийн газар маань Монгол хүмүүний ажилдаа байлгахад авч байгаа цалин хүрэлцээтэй байхад нэгэн төлхөө анхаараач гэж бас дахин хүсье. Дэлхийн доктортой хөгжлийн хөтөлбөр 2030 онд тусгагдсан бүх нийтийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болох зорилтод нийцсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, иргэдэд мэрэгжил ур чадвар эзэмшүүлэх, хамгийн гол нь тэднийг ажилдаа болох ажлын дадлаг дурсгалыг тасралтгүй дээшлүүлэн хөгжүүлэх, хорооны анхны шатны ажилтнаас эхлэн аймаг нийслэл дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, орон нутгийн засаг захиргаа, төрийн яамд та бүхний хамтын ажиллагаа хүчин чармаалт шийдвэрлэх үүрэгтэй юм аа. Үүнээс хамгийн гол нь миний хүсэж байгаа юм бол энэ шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа албан тушаалтангууд зүрх сэтгэлээс ажиллах хэрэгтэй байгаа маа.
Ингэжээж энэ ажил доошоо ингэж бөөнө өгөхөөс зүгээр ажлын одоо албан тушаал аваад албан тушаал дээр тодорхой үүрэг гүйцэтгэх. Одоо би жишээ хэлье. Өнөөдөр манайх дэлхийд байхгүй ихтэй сургуулиудтай болсон. Ихтэй сургуулиудын тоо бараг 100 гарч байгаа. Ингээд эндээс төгссөн мэрэгжилтэнгүүд нь оюутнууд нь ажлын байр байдаг. Нийт ажлын байрны 60% нь сургууль төгссөн буюу хонхны баяр игээд маргааш нь 60% нь ажлын байргүй болдог. Энүүгээр би юу хэлэх гээд байна гэхээр хөдөлмөр эрхэлдэг ажилчин ангийг бэлдэх хэрэгтэй. Энэ мэрэгжлийн сургалтын төвөө. Өнөөдөр мэрэгжлийн сургалтын төвдөр 100 мянган төгрөгөөр одоо хуучнаар стипенд гэж ярьдаг. Ийм зүйлээр аргацааж байна. 100 мянган төгрөгөөр хүн ирж хөдөлмөр эрхлэлтийг сурахгүй. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320 мянган төгрөгөөр сард тэр хөдөлмөр сурж байгаа хүмүүсийг тэтгэх ийм тэтгэмж рүү орох хэрэгтэй. Тэтгэмж гэдэг юм уу, стипенд гэдэг юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320 мянгаар мэрэгжлийн сургалтын төвийнхнийг одоо дэмжиж. Ингээд том хөтөлбөрүүдэд нөгөө талаа зарлаад эндээ ажилчин ангаа бэлдээд энэ хөтөлбөрт оролцож байгаа бизнес эрхлэгчид компаниуд энэ мэрэгжлийн сургалтын төвөөс мэрэгжилтэнгүүдээ тоотоо бэлдээд бэлдэж байгаа мэрэгжилтэнтэй ажилчнаа бэлдэж байгаа учраас дахиад хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээ буюу 320 мянган төгрөгийг нэмж өгөөд энэ 640 мянган төгрөгөөр мэрэгжлийн сургалтын төвдөө өгөөд энүүгээр том зарлагдсан засгийн газар их хурлын хөтөлбөрүүдэд ажилтан боловсноо ингэж бэлдэж бодлогоо нэгтгэж явъя гэдэг санааг би байнга яриад байгаамаа. Өнөөдөр бид нар хүнийг мэрэгжлийн сургалтын төв буюу хөдөлмөрийн сургалтанд оруулаагүй байж чи ажил хийж чаддаггүй гэдэг ажилд аваад 7 хонуулаад халддаг. Тэр хүн өөрөө мэрэгжлийн сургалтын төвөөр дамжаагүй учраас тэнд мэрэгжил дутагдах тийм нөхцөл бүрддэг. Тийм учраас ажилчин ангаа бэлддэг зүйлийг нийгмийн хамгааллын хөтөлмөрийн яамаа онцгой анхаараач гэж одоо дахин хүсэж байгаамаа. Ингэжээж Монгол улс хөгжнөө. Их хурлаар батлагдсан, засгийн газараар батлагдсан том хөтөлбөрүүд хэрэгжихгүй байгаа нь өнөөдөр бид нар хөтөлмөрийн насны эрүүл чирэг иргэдээ гадагшин гаргах хэмжээд хүрээд байгаа нь энэ бол бидний өнөөгийн эмгэнэл. Гэхдээ энэ ганцхан Монгол улсад болоод байгаа биш. Дэлхийн одоо ялангуяа Азийн хөгжсөн орнуудын давж туулж ирсэн зам. Энэ замыг бид нар маш хурдтай туулаад гараад өнгөрөөд дараагийн алхам руугаа ороосоо гэж бас хүсэж байна. Энэ тал дээр хамтарч ажиллаж байгаагаа бас хэлье. За мөн 2018 оны 9 сарын 4-ний өдөр засгийн газарт чиглэл өгсөн байгаа. Ямар чиглэл вэ гэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ийм арга хэмжээнүүдийг аваарай гэдэг. 2010 оны 9-р сарын 4-нд ингээд засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолын дагуу бид нар энэ арга хэмжээг авах юм бол хуулинд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр энэ 110 мянган орчим хүнийхээ асуудлыг цогц шийдээд явах юм аа. Хөдөлмөрийн сайд сая хэлж байгаа энэ тал дээр бид нар одоо анхааралтай ажиллаж байгаа. Нэгэнт засгийн газрын тогтоол гарсан юм чинь бидний тогтоолын дагуу одоо анхныхаа хурлыг шийдвэрүүдийг гаргана гэсэн. Тийм ээ? Цаг хугацаагаа төгссөн байна. Ингээд асуудлуудыг хурдан шийдээд явмаар байгаамаа. Өнөөдөр бид нар 3 сая орчим иргэнтэй Монгол улс байгаа. Дөрөв хэлсэн 0-15 насны сая гаруй хүүхэд ингээд 6-700 мянган орчим тэтгэврийн насныхан байлаа гэд 200 мянган хүнийг л ажлын байраар тогтвортой урт удаанаар итгэлтэй өгчөд Монгол улс өөрөө дорн сэргээд босоод ирэх юм аа. Тийм учраас газрын дээрх баялаг буюу түрүүн энэ цагаан зургнууд нь гарч байгаа газар тариалан мөн хөдөө аж ахуйн салбарыг СЭП-гээ босгоход үүнтэй холбоотой салбарууд өөрөө ажилчин ангаа мэрэгжлийн сургалтын төвөөр бэлдээд ингээд босоод ирэх юм аа. За ингээд олон улсын хөтөлмөрийн байгууллага байгуулагдсны 100 жил Монгол улсад хөтөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулагдсны 60 жилийн өмнө баярын мэндийг дэвшүүлж зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсээд дөрвтэй хурдтай зөв шийдвэрүүдийг зөвлөгөөндөө гаргаасаа гэж одоо хүсэж байна. Баярлалаа. Монгол улс маань хурдан хөгжөөсөө, богино хугацаанд хөгжөөсөө ирээдүйдээ итгэлтэй олон сайхан залуучууд гарч ирээсэй гэж хүсье. Баярлалаа.
Баярлалаа, хөтөлбөрийн Монголын эсрэг зөвлөгөөний дэш танд хүнд